Жин хасах эрүүл тэнцвэртэй бүт өдрийн хооллолт ердөө 10,000 төгрөнд багтах боломжтой гэвэл та итгэх үү? 10,000 төгрөгөд тааруулаад 3 ширхэг ловон, 4 ширхэг өндөг, 3 ширхэг төмөс, дээрэс нь үхрийн илэг авсан байгаа. Дээрээс нэмээд хөөрхөн бор мөөгнөд авсан байгаа. За өглөөнийхөө цаг бэлтгэсэн байгаа. За энэ өглөөний цай маань их юм бол 1 ширхэг бүтэн чансан төмөс, 1 ширхэг чансан ловонгийн тал, 1 ширхэг бүтэн өндөг болон 1 ширхэг бүтэн өндөгний зөвхөн цагаан орсон байгаа. За тэгэхээр төмөс ловонгаа жигнээд тусанд баг зэрэг хуурж болгоод дээрээс нь бол өндөгөө бол тийм ээ тосгүйгээр наалтдгүй хайрлын тавган дээр шараад тэгээд бэлтгэсэн хоол байгаа. Нэг юм тавг өглөөний цай маань ойролцоогоор 12-13 г орчим уурагтай, хвчлэгнийх юм бол 250 ккал орчим илчлэгтэй. Өдрийн хоолндоо хоньны хуурсан илэгтэй, бор мөөгтэй, 1 ширхэг бүтэн чансан төмөстэй өдрийн хоол байгаа. За тэгэхээр энэ хоол маань их юм бол ойролцоогоор 400-аас 450 ккал орчим илчлэгтэй. За уурагны хувьд их юм бол 30-аас 35 г орчим бол уурагтай байгаа. Тэгэхээр бүх орцуудаа бол бид нар бүгдээрээ хуураад болгоод жигнэх маягаар болгоно гэсэн үг. Нөгөө хоолыг гэх юм бол бид нар бэлтгэлийнхаа өмнө иднэ, булчингийнхаа бэлтгэлийн өмнө идэх шаардлагатай. Хамгийн сүүлийн хоол маань 4 ширхэг бүтэн чансан өндөгний зөвхөн цагаан, 1 ширхэг бүтэн ловон хагастай, за тэгээд лонгийн салааттай өндөгний чансан цагаан байгаа. Эрчимтэй эрүүл жингээ хас хоолтод заавал дахианы цэж мах, брокколи байх шаардлагагүй. Ихэнх хүмүүс хоолтын хамгийн хэцүү дэглэмээс эхлээд жингээ хас гэж оролдоод алддаг. Эрүүлэр жингээ хасна гэдэг ойлголт маань өөрөө та өдөрт хоолноос авах ёстой илчлэг буюу калорийн хэмжээнээсээ 400-аас 500 ккал бага хооллоход оршино. Өнөөдрийн та хэдтэй харуулж байгаа энэ хүчтэй хоолны меню нь өөрөө уураг, өөх тос, нүүрс суус, эслэгээр баялаг учраас эрүүл тэнцвэртэй хоолны жишээ болж орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр зарим хүмүүс маань тийм ээ өдөр болгон үхрийн мах авч идэх боломжтой хүмүүс байна, боломжгүй хүмүүс байна. За дахины цээж мах идэх тийм ээ өөрийгөө ядраагаа залхаацсан хүмүүс байгаа даа. Тэгэхээр бид нэр эрүүлэр жингээ хасна гэдэг ойлголт маань өөрөө тэнцвэртэй. За тэгээд хамгийн гол нь нөгөө хэмжээг нь тааруулах гэсэн ойлголт л байгаа гэсэн үг. Одоо өнөөдрийн харуулж байгаа хоолнууд маань ерөөсөө байнга л тийм ээ дэлгүүрүүдээр гадуур зарагддаг өргөн хэрэглээний хүнсний ногоо бүтээгдэхүүнүүд байгаа учраас бидэнд үргэлж сонголт байсаар ирсэн. Ерөөсөө энэ бол сонголтын асуудал. Та тийм ээ ямар хүнсийг сонгож идэх үү? Тийм ээ хоолтойгоо хэм маягийг яаж өөрчлөх үү гэдэг энэ жижигхэн л үйлдэл маань өөрөө таныг эрчимтэй жингээ хасахгүй байх уу гэдэг энэ хоёр үр дүн дээр авчирж байгаа гэж ойлгож байна. Үүн дээр мэдээж дасгал хөдөлгөөн орж ирнэ. Та өдөрт заавал 1 цагаас 1 цаг 30 минутын орчмын булчингийн бэлтгэл хийснээр таны бие өөхгөө хэрний галбирлаг, чанга, эрүүл биетэй болох боломжийг бүрдүүлж байгаа. Жингээ хасж байгаа хүмүүс маань өдөртнийхээ хоолтон дээр заавал уур гэдэг шим жижиглэг хоолноос авах шаардлагатай байдаг. За тэгэхээр одоо та тийм ээ санхүүгийн боломжтой боломжгүй нь хамаагүй тийм ээ гадуур зарагдах худалдааны төвүүдээр яваад тийм малын дотор гидс буюу за элэг, бөөр, зүрх гэх мэтчлэн өөхгүй тийм ээ махнуудыг сонгож хэрэглэх юм бол эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь өөрсдөө уургаар маш өндөр баялагтай байдаг. За тэгээ шим жижээл бол маш хариун байдаг. Жин хасад бол тийм ээ зөв цаг гэж байхгүй тийм ээ зөв цаг ирэхийг хүлээвэл хизээж тэр зөв цаг нь ирэхгүй учраас та шийдсэн л бол яг одоо хоолтынхоо хэм маягаар л ерөөсөө ажиллаад өөрчлөөд явна гэж ойлгож байна. Эх 7 хоногийн 3 дахь өдрөөс эхлээд групп хувийн багштай анги бол зарлж байгаа. За тэгэхээр энэхүү ангид мань хэм бол маш удаан хугацаанд бие өөрчлөхгүйд жимд яваад үр дүн гарахгүй байгаа хүмүүс болон эрчимтэй жингээ хасмаар байгаа. За тэгээд булчин мас нэмэх хүсэлтэй, галбирлаг биеийг бүтээх хүсэлтэй хүмүүс болон за ерөнхийдөө галбирлаг өгцөг. За тэгээд нарийнхан тайлтай болмоор байгаа хүмүүс гих мэтчлэн хүмүүс зориулсан хувийн багштай анги байгаа. За тэгэхээр энэхүү ангид мань хэм бол мэдээж үндсэн булчингийн бэлтгэлүүд болон за хэвлийн цүн булчин буюу кор булчинг бол чангалах дасгалуудыг бол багш нь таатай зааж өгнө. За тэгэхээр энэхүү анги маань 7 өдрийн 3 өдөр 1 дахь 3 дахь 5 дахь болон 2 дахь 4 дахь хагасаад ирэх гэсэн өдрүүдийн сонголтойгоор 18 цаг болон 20 цагуудаас хичээл маань ороод явна. Сургалт явагдах хаяг маань Монгол 3 дугаар сургуулийн эсрэг талд байрлах MJL Power Gym дээр сургалт маань явагдана. Нэг хүний төлбөр нь ердөө 350,000 төгрөгийн төлбөртэй. За энэ байна хэм бол заалны төлбөр нь өөрөө багтсан байгаа. За тэгээд та хэд маань хувийн багшуудаа авсантай адилхан үр дүн төрхийг хүсэж ивэл багштайгаа холбогдоод багшийнхаа сургалтанд хамрагдаарай. Бүртгүүлэх хүсэх юм бол доор хуудасны дугаар болон пэйжийнхаа чатаар шууд холбогдоод бүртгүүлээрэй.